Нэмгэн төрөвчийг эмчлэх 7 арга. Вавилон хотын яруу алдар улам бүр төгсээр буурал цагийн саалтад тэрхүү хотын алдар суу замхарсангүй. Идүүгээс хамгийн баян хотын нэг хэмээн түүхийн шаргал хуудсанд тэмдэглэгдэн үлджээ. Яг үнэндээ үргэлж тийм байсангүй. Вавилон хотын эд баялагын нууц чухамдаа ард иргэдийнхэн сэцэн ухаанд оршиж байсан юм. Эхлээд тэд хэрхэн баян болоход суралцжээ. Өгөөмөр хаан Саргон Атааттайсан элементчүүдийг дарж дархан цолоо мандуулаад эргээд ирэхэд нь хүнд нөхцөл байдал түүнийг өгцсөн юм. Ерөнхий сайд нь түүнд ийм тайлбарлажээ. Эрхэм дээдэс таны буй болгосон гайхамшиг тусан суваг, өндөр дээд бурхтын сүм хийд, ард түмэнд минь хөгжил цэцгэлтийг авчирсан. Даанч олон жил өнгөрч тэдгээр ажлуудад ч дуусаж хүмүүс хийх ажилгүй болжээ. Барилгачид сул сууцгаач байна. Худалдаа зээлийн газараас очих хүмүүс ч сүрч. Тариачид тариа будаага зарыг гівч авах хүн алга. Худалдаж авъя гэсэн ч мөнгөтэй хүн алга хэмээвэ. Юу гинэ? Тэр авгаа зүйлийг хийж бүтээхэд зарсан алт хаашаа алга болчихсон хэрэг үү гэж хаан гайхширлаа. Буруу санаатны идэж болж цөөн хитгэн баяжчуулын гарт очисон болов уу гэж имэн. Ихэнх хүмүүс маань олсон орлогоо хуруун завсраар урсах ил лугаа өрөөд дуусгасан. Тэр их илэс нэг газарт хуралцаар урсгаан болж идүүгээ ард иргэд орлого олох аргагүйд хүрээд байна. Хаан хэсэг зур бодлогоширсноо. Яахлаараа тэр хитгэн хүнд хамаг алт оччихдаг байна гэж асуув. Учир нь тэд хэрхэн баялаг олохыг мэддэг билээ хаантан минь гэж сайд өчлөө. Гэхдээ хүнийг юм мэддгийнхэн төлөө ялаж болохгүй шүү дээ. Шударгаар олсон хөрөнгийг нь авч ухаан дорой хүмүүс тараавал шудраг бус хэрэг болно. Гэхдээ яагаад гэж хаан шалгав. Хүн бүгд алт олох ухаанд суралцаж, хүн бүгд хөрөнгө чинээтэй болж болохгүй хэрэггүй. Болдгүй яахав дээ эрхэм дээдсээ. Гэхдээ хэн тэднийг сургах билээ? Самартунгууд л биш. Учир нь тэд мөнгөний талаар ямар ч ойлголтгүй хүмүүс. Тэгвэл манай хотод хэрхэн баян болох ухааныг мэддэг хүн байна гэж хаан асуув. Асуултын хариулт билээхэн байна эрхэм дээдсээ. Хэн Вавилон хотод хамгийн их баялаг эзэмшдэг билээ дээ. Зөв хэллээ мэргэн сайд минь. Мэдээж тэр бол Вавилоны хамгийн баян хүн Аркад Маргаш гэхэд Аркадыг миний өмнө авчир. Маргаш өдөр нь хааны зарилгын дагуу Аркад 70 хөрч яваа гэхээргүй хөнгөн шингэн алхасаар ирвэ. Аркад чамайг Вавилоны хамгийн баян хүн гэлцэх юм. Энэ үнэн үү гэж хаан асуув. Ингэж ярьцгаадаг л юм хаантан минь. Хинч үүнтэй маргахгүй бизээ. Чи тэгээд яаж юм баян болсон хэрэг вэ? Өгөөмөр хотын минь аль ч иргэнд нээлттэй тэрхүү боломжуудыг л харж ашигласан хэрэг. Оргүй хоосноос оройгүй баялагийг бүтээсэн гихгээ юу? Хүн шиг амьдрах туйлын хүслээс минь өөр надад юу ч байгаагүй. Аркад гэж хаан үргэлжлүүллээ. Цөөн хитгэн хүн аргыг нь олж айшиг нь таньчихсан учраас хотын эд баялагийг бултаар нь хураачхаад олон түмэн олсон орлогоо хэрхэн нэмэгдүүлэх ухааныг мэдэхгүй байна. Вавилоныг дэлхийн хамгийн баян хот болгох нь өчүүхэн миний хүсэл билээ. Цуутай баян хот болохын тулд цөөнгүй олон чинээлэг хүмүүстэй байх нь зүй. Цөөнгүй олон чинээлэг хүмүүстэй болохын тулд эд баялгаа хэрхэн үржүүлэх тухай бид заах нь зүй. Надад хэлээч Аркад. Эд хөрөнгөтэй болохын нууц юу вэ? Нууц би юу? Байж гэмээн түүнийг зааж болдог болов уу? Болдгүй яах вэ? Эрхэм дээдсээ. Нэг хүн мэдэж байгаа юмыг бусд нь ч гэсэн сурч болно л гэсэн үг. Хааны нүд гэрэлтээд ирлээ. Сонсхийг хүссэн үгийг минь Аркад чи хэлв. Авгаа үүлийг бүтээхэд минь тус бол. Мэдлэгээ чи багш нарт заа. Багш нар харин сурагчдаа хүргэг. Чиний үг миний эзэмшлийн булан тохой бүрд хүрэх болтугай. Аркад мэхийн ёслоод ийн өгүүлв. Өчүүхэн боол би хаан таны зарилгийг зөрчиж яахан зөрхлөнөм. Ард иргэдийн амьдрал дээшилж хаан таны суу алдар бадарч байвал би өөрт би өчүүхэн мэдлэгээ бусдтай дуртаяа хуваалцъя. Эрхэм сайд тань надад 100 хүнтэй анги бүрдүүлж өгөг.
Би тэднийг нэмгэн төрөвчийг эмчлэх 7 аргад сургая. Вавилон хотын үе түмэн иргэдийн нэгэн адил нэмгэн хитвчтэй байсан би чухам ил 7 аргаар хөрөнгө чинээтэй болж чадсан билээ. 2-7 хоногийн дараа хааны зарлиг биелэн олж шимшигдэн сулгарсан сурагч 100 сурагч мэдгийн сүм цугларчээ. Сурагчид хагас дугуй хэлбэрээр зассан өнгийн суудал дээр сууцгааж харин аркад хачин таатай өнөр ангилах ариун дэнлүү асаасан явган ширээний хажууд залрана. Аркадыг дээш босоход нэгэн сурагч Вавилоны хамгийн баян хүн шүү дээ. Биднээс өчүүхэн ч ялгагдах юмгүй энгийн л нэг хүн байна гэж нөгөөхөө явран хэлэх аж. Агуй их хааны алавт миний бие эрхэм дээдсийн зарилгийг биелүүлэхээр энд зогсож байна. Хэмээн Аркад яриагаа эхэллээ. Нэгэн цагт алтыг юунаас илүү хүссэн ядуу хүү байсны учир эрдэм мэдлэгийг олж аван зорилгодоо хүрч чадсны учир эрхэм дээдс намайг мэдлэгийн хуваалцахыг хүссэн билээ. Эд баялагт хүрэх зам минь энгийн даруй эхэлсэн. Вавилон хотын үе олон иргэдийн нэгэн адил надад хүнээс илүү ганц зүйл байгаагүй. Баялгаа хадгалах анхны газар илэгдэж нойрсон хитвч минь байлаа. Хоосон хитвчийн харахаас дургүй хүрнэ. Халгиж салгиж дотор нь алтан зооснууд хавирлан чигнэлдэж байгаасай гэж хүснэ. Тиймээс л би нэмгэн төрөвчийн эмчлэх арга чарга юу байна гэж хайж эхэлсэн юм да. Тэгтэл бүр 7 арга олсон гэж миний өмнө цугласан та бүхэнд би нэмгэн төрөвчийн эмчлэх 7 аргыг зааж өгье. Алттай болохыг хүссэн хэмгуйдч энэ аргыг би санал болгоно. 1 хоногт 1 арга гих зарчмаар 7 хоногт ил аргуудын цөмийг хэлж өгнө. Хэлэх үгийг минь анхааралтай сонсцгоо. Эргэлзэж гайхвал асуу, ярилцаж зөвшөлт. Эдгээр хичээлүүдийг өөрийн болгож чадвал эд баялагын үрийг төрөвчөндөө тарилаа л гэсэн үг. Ухаалаг эхэлж өөрийн хөрөнгөтэй болцгоо. Хангалттай чадварлаг болсон хойноо харин бусдад зааж өгөөрэй. Хитвчэн зузаалах энгийн хитэн аргыг би та бүхэнд хэлье. Эд баялагын үүд рүү хөтлөх эхний алхам нь энэ болог. Суур цутгалгүй байшин босдгийн үлгэрээр эхний алхам гэж үгүй бол цайслах зам гэж үгүй. 1-р эмчилгээ. Хитвчэн зузаалах тун. 2-р эмчилгээ зардлаан хян. 3-р эмчилгээ мөнгөө өржүүл. 4-р эмчилгээ эрдэнэсийн алдхаас сэргийл. 5-р эмчилгээ орон гертээ хөрөнгө оруул. 6-р эмчилгээ ирээдүйн орлогоо баттгах. 7-р эмчилгээ мөнгө олох арга ухаанаа сайжруул.